Энэ болохоор цаг хугацаа илэрхийлэх, цаг хэлэх, одоо янз бүрийн цаг хугацаа илэрхийлэх угтвартай холбоотой ийм бичлэг болох нэ. За, préposition гэдэг нь болохоор угтварыг хэлж байгаа. Ямар үед хэрэгэлдэг юм жишээ нь байна, тийм ээ. За, гэдэг нь бол манайхаар одоо өгөх оршихын ялгалын утга илэрхийлдэг юм угтвар байгаа байхгүй юу? Тэгээд тэдэн цагт яг одоо ингээд гэд араас нь шууд цагаа хэлнэ гэсэн тодорхой цагт гэдэг чинь тий. За тэгэхээр je me lève à 7 heures. Тэгэхээр нөгөө тухайн цагийнхаа өмнө хэлээд л болоо. За vers гэн. Vers гэдэг нь болохоор ойролцоо нэг тэр хавьд 9 цаг орчим, 5 цаг хавцаа тэр гэсэн үед хэлэх гэж байгаа байхгүй юу? Heure approximative. Approximative гэдэг нь болохоор ойролцоогоор хэлхийг. За жишээ нь je rentre vers 18 heures. Би 18 цаг гээд харина. Гээд гэдэг чинь 18 цаг гоцойж байхад гэсэн үг байна тий. 18 цаг орчимд 18 цагийн жаахан өнгөрүүлээд жаахан наана. Тий. За тэр тохиолдолд ингээ багцаалдаж хэлж байгаа үед vers гэж хэлэх нэ. За дараа нь de гэн. Энэ de гэдэг нь болохоор манайхаар хамаатуулгын тий ялгал байгаа юм, аль эсвэл гарахын тий ялгалтын утга илэрхийлдэг тий. Тэндээс эндээс тэр гэд. За тэгсэн чинь энэ ямар үед хэрэгэлдэг вэ гэхээр цагийн хувьд тодорхой хоёр цагийн хооронд гэх гэсэн үг. Төдийгөөс өдий хүртэл гэх гэж байгаа юм шиг тий. Тэгэхээр хоёр тодорхой хугацааны хооронд болж байгаа үед хэлэх нь л дээ. Жишээ нь je travaille би ажилдаг гэж нь тий. Je travaille de 9 heures à 17 heures. Би 9 цагаас 17 цагийн хооронд ажилдаг. За нөгөө хооронд нь 9-өөс 17 хүртэл гэсэн утгаар байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө хүртэл гэдэг өөр ахаад нэг юм холбоос байдгийг. За тэгэхээр энэ 2 цагийн тодорхой 2 цагийн хооронд гэдэг утгыг илэрхийлж байгаа учраас 9 цагаас 17 цагийн хооронд ажилдаг. За гэж энэ гэдгийг одоо бид нар би Монгол улсад төрсөн гэх мэтчлэн тийм байршил заахад илэрхийлээдсэн тий. Тэгвэл энэ цаг хугацаа илэрхийлэхэд бас ашиглагдах нэ. За яаж вэ гэхээр тодорхой хугацаа ямар нэг үйлдэлийг хийхэд шаардлагатай хугацааг илэрхийлэхэд. За жишээлбэл je fais les courses en 30 minutes. За тэгэхээр faire les courses гэдэг бол хүнсээ цуглуулах гэсэн үг тий. Тэгэхээр би 30 минутанд хүнсээ цуглуулдаг. Тэгэхээр 30 минутанд л амжуулдаг. Тэгэхээр хүнс цуглуулах гэдэг тэр миний үйлдэл үргэлжлэх хугацаа нь 30 байх нь байна тий. За тэгэхээр Франц хэлийг 2 жилд сурна гэх юм бол одоо жишээ нь on гэд 2 жил гэдгээ хэлэх нь байна. За одоо өөр юу байдаг юм бэ? 2 цагийн хооронд би бэлэн болно. Тэгэх юм бол on 2 цаг. Тэгэхээр энэ on гэдгийн араас жил орж болж байна. Бүр томоор нь хэлэх юм бол 100 100-ны хугацаанд ганцхан 100-ны хугацаанд л энэ улс ингэж хөгжлөөч гэдэг юм уу те. За 100 байж болж байна. Жил, сар 2 сарын хугацаанд on 2 mois. За тэгээд 30 минут те өдөр ингээд ерөөсөө цаг хугацаа илэрхийлсэн ямар ч үгийн өмнө on орж болно гэсэн үг. За pendant. За энийг болохоор дуудлагын энэ on энэ бас on EN хоёр чинь хоёул яг on гэж дуудагдчихаа. Тэгэхээр pendant аль нь нарман авих нь. За тэгэхээр энэ болохоор туршид тэр хугацаагаар хэлж байгаа. За тэгэхээр тэр үеэр тэр гэсэн нийт хугацааг нь л дээ. За энтэй ялгаа байх нь харъя. Je dors pendant 8 heures. Би 8 цагийн турш унтдаг.
За энэ дээдлийн ялгаа дээдлээс он гэдгээс ялгаа байх нь гэхээр 30 минутын хугацаанд хүнсээ цуглуулдаг 30 минутын турш унтдаг. Гэхээр жаахан бас сонирн байгааз. Тэгэхээр хэрэглээндээ бол жаахан ялгаатай байна. Энэ болохоор шаардлагатай хугацаа. Энэ болохоор үргэлжлэх хугацаа одоо нийт хугацаа нь гэсэн үг байна. Окей. За тэгэхээр ялгаа нь гэх юм бол тийм л байна да. Одоо 3 үргэлжлэх шаардлагатай хугацаа гэдэг чинь би ямар нэгэн юм хийхэд надад хэр хугацаа хэрэгтэй байна тэрийг илэрхийлж байна. Энэ болохоор ямар нэг юм хийж үргэлжлэх хугацааг нь хэлээд байна тий. За depuis гинэ depuis гэдэг нь одоо төдийгөөс эхэлж одоо өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа үйлдэлийг цаг хугацаагаар хэмжихтэй ингэж хэлдэг. За одоо ч үргэлжилж байгаа үйлдэл гин л дээ. Ялангуяа Францад ирээд 2 жил болж байгаа хүмүүс эсвэл 1 жил болж байгаа ирээд 7 хоног байна ч гэдэг юм уу тийм үед энэ хэрэглэхдээ энэ depuis гэдгийг жаахан буруу зуруу хэрэглээд идэв шүү. За одоо энэ дээрээс харъя. Je travaille ici depuis 2020. Би 2020 оноос энд ажиллаж байна. За дараа нь il habite en France depuis 6 mois. Тэр 6 сарын өмнөөс Франц улсад амьдарч байна. Тэр Францад амьдраад 6 сар болж байна гэсэн үг байна тий. За тэгэхээр энэ depuis гэдэг нь төдийгөөс өдий хүртэл үргэлжилж байгаа үйлдэл дээр цаг хугацаа илэрхийлэн ашигладаг бол ямар үед буруу хэрэглээ байна гэж сая би дурдсан бэ гэдгийг одоо дэлгэрүүлье. Ирэх гэдэг үйлдэл байна тий. Тэгэхээр би 6 сарын өмнө ирсэн гэдгийг энэ чи хэлмээр байна шүү дээ. Францад 6 сарын өмнө ирсэн. Тэгэхээр энэ depuis гэдэг тэр ирэх гэдэг үйлдэл чинь бол дуусчихсан байгаа байхгүй юу? Одоо эн чи ирээд амьдраад байна гэсэн үг. Эсвэл ажиллаад байна. Тэгэхээр тэр дуусчихсан үйлдэлд depuis-г ашиглах нь буруу байдаг. Тэгэхээр би Франц улсад 6 сарын өмнө ирсэн гэх юм бол тэр өөр нэг үг хэллэг байдаг. Il y a 6 mois je suis venu. Энэ цаг нь ч өөр. Ягаад гэхээр тэр ирсэн гэд өнгөрсөн цаг болчихж байна. Гэтэл одоо энэ хичээл дээр болохоор энэ одоо цаг байгаа учраас тэр il y a гэдгийг нь оруулаагүй байна. За ийм байна. За дуудлагын хувьд болохоор би зөвхөн энэ жишээг нь ахаад гоё тайван хэлээд өгье. Je me lève à 7 heures. Je rentre vers 18 heures. Je travaille de 9 heures à 17 heures. Je fais les courses en 30 minutes. Je dors pendant 8 heures. Je travaille ici depuis 2020. Il habite en France depuis 6 mois. За ингэж үгээ зөөж ярих одоо миний энэ уншсан бол зүгээр дасгалжуулах гэж л хэлж байгаа удаан хэмнэлттэй байна тий. Хэн ч ингэж хурдан ийм хурдаар яс мэлхийний хурдаар ярьдаггүй. За одоо би ердийн хурдаар хэлээд үзье. Je me lève à 7 heures. Je rentre vers 18 heures. Je travaille de 9 heures à 17 heures. Je fais les courses en 30 minutes. Je dors pendant 8 heures. Je travaille ici depuis 2020. Il habite en France depuis 6 mois. За энэ нэг ердийн хурдтай боллоо. За амжилт хүсье.